Гарааны бизнес нэвтрүүлгийн тусгай дугаарыг та бүхэнд танилцуулах гэж байна. Өнөөдрийн маань зочноор Facebook компани софтвер инженерээр ажиллаж байгаа Хонгор гэдэг мундаг залуу оролцож байна. Дөнгөж цахиурын хөндийг бас Монголдо ирээд байж байгаа. Тийм учраас өнөөдөр гарааны бизнес дээр хит төвлөрөхөөс илүү ерөнхийдөө цахиурын хөндий технологийн ямар хандлагууд байна? Ер нь Америкт юу болоод байна? Гадагшаа гарах боломж байна уу? Иймэрхүү нэлээд өргөн сэдвээр ярилцъя гэж шийдлээ. Тэгээд тухлан сууж үзнэ үү. За Хонгороо тэгээд Монголдо тавтаа морил. Баярлаа. Тэгээд цахиурын хөндөөгөр сони юу байна? Ерхий юмнаас ойлоо эхлэе. Яг одоо хаана амьдарч байгаа вэ? Би ерөөдөө Сан Франциско Bay Area-д 3 жил орчим амьдарч байгаад сая одоогоор яг Сиэтлд амьдарч байгаа. Тийм тэнд амьдраад нэг 2 сар болж байна. Монголдо 3 хоногийн өмнө ирчээд байж байна. За Facebook-ийн шинэ салбар дээр томилогдсон юм байна тий? Сиэтлд. Тий. Сиэтлд одоо Facebook маань одоо Америкт бол engineering office болохоор 3 газар байдаг. Нью-Йорк, Сиэтл, тэгээд Менло парк буюу Сан Франциско орчимд 3 офис байдаг. Тэгээд саяхан Сиэтлийн офис руу шилжиж очиод байж байгаа. За хоёулаа 2 жилийн өмнө яг Сан Францискод уулзчихсан тий? Тэгсэн. Тэгэхэд анх дөнгөж инженерээр ороод нэх удаагүй байсан тий? Тийм баг нэг 2 сар болж байсан. Одоо албан тушаал ахсан уу? Юу болж байна? Яг ямар ажил хийж байна? Ямар бүтээгдэхүүн дээр нь ажиллаж байна? Яг албан тушаал гэхээсээ илүү үүрэг хариуцлага нэмэгдээд тий? Илүү одоо хуучин болохоор ерөөхдөө ингээд яг өөр дээр ирсэн төслүүдээ яг зааврын дагуу гүйцэтгэх явуудаг байсан бол одоо өөрөө илүү ингээд тухайн төслүүдээ шин төслүүд нээж олох тэгээд тухайн төслүүдээ ингээд гардаад лид хийгээд гүйцэтгээд явж байгаа. Тий. Яг миний ажилдаг хэсэг болохоор Facebook-ийн growth гэж байгаа. Энэ болохоор хэрэглэгчийн ерөөсөө өсөлтөл гэсэн үг. Facebook-ийн ерөөхдөө хэрэглэгчийн бол 2 том үзүүлэлт байгаа шүү дээ. Daily active user буюу өдөр тутмын идэвхтэй хэрэглэгч. Нөгөөх нь monthly active user буюу сар тутмын идэвхтэй хэрэглэгч. Ерөөсөө энэ 2 тоог л хэрхэн өсгөх вэ гэдэг үл чиний ажлын зорилго. Тийм манай багийн зорилго гэдэг. Чиний баг одоо хэр их хүнтэй байна? Ер нь Facebook компани дотроо ямар хөө бүтцтэй байд ерөнхийдөө? Яг одоо манай growth болохоор бас нэлээд том. Бараг хэдэн 100 инженер тэгээд инженерүүдээс гадна төслийн менежерүүд, дизайнерууд нэлээд том баг байдаг. Тэгээ баг болгон ерөнхийдөө бас жижиг хэсгээр ингээд төвлөрөөд гүйцэтгэж явдаг. Бүтц гэх юм бол Facebook бол ерөнхийдөө нэг баг болгон нэг 4-5 хүнтэй жижигхэн баг маягаар явдаг. Тэгээд стартап маягаар явдаг тий. Тэгэхээр чиний баг дотор одоо чиний дорч ажиллаж байгаа бас залуу инженерүүд байна гэсэн үг тий. Тэгээ одоо манай баг гэх юм бол жишээ нь бас манай баг харьцангуй том. Нэг 7-8 инженертэй тэгээд дизайнертэй, төслийн менежертэй нийлээд баг 14-5 орчим хүн байдаг. За Facebook-ийн талаар ингээд янз бүрийн мэдээлэл их гарч байгаа. Тэгээ тоонууд их ингээд цуврдаг штэ. Жишээ сүүлийн үеийн тоонуудаас өгч Facebook ер нь ямар хөө явж байна? Хэрэглэгчийн хэд болж байна? Тий сүүлийн одоо багцаа тоо гэх юм бол 1.6 тэрбум сар тутмын идэвхтэй хэрэглэгч байна. За өдөр тутмын гэх юм бол 1 тэрбум хэрэглэгч байна. Энэ тоонууд бол нэлээд том тоонууд. Тэгээд Facebook-ийн Facebook тариалагддаг одоо Instagram, WhatsApp гэх компаниуд байна. Тэднэр бас нэлээд амжилттай явж байгаа. Instagram хэд 500 сая хэрэглэгч саяхан хүрсэн баг. Тий. Одоо Facebook-ыг бол Марк Зукербергээр бүгд мэдчихэе тий. Чиний хувьд яг ажиллаад 3 жил болоход Марк Зукербергтэй хэр олон таарлцсан ер нь өөртөө нь ярилцж ирсэн үү? Би ч одоо Facebook жил хагас ажиллаж байна. Марк Зукербергтэй яг таарлаад юм ярьж үзээгүй. Гэхдээ нэг сонирхолтой нь манайх ямар ч байсан 7 хоног болгон Q&A гэж явдаг. Ажилчдтайгаа чөлөөтэй асуулт хариулт өгдөг. Би бол тэрэнд ерөөхдөө тогтмол суухыг боддог. Яг гэвэл ерөөхдөө их сонирхолтой асуултууд суун. Тэгээд шууд CEO-гоос хариултыг авна гэдэг чинь нэлээд том боломж. Тий. Өөрийн үед ер нь компани дотроос сурсан гоё юмнууд юу байна? Ерөөдөө Facebook бол том компани тий. Баг болгон өөрийн гэсэн нэг ажиллах зарчимтай.
Манай growth-ийн нэг ихэд онцлог юм гэх юм бол ер нь маш хурдан ингээд iterate хийгээ явдаг. Тэрнээсээ гадна бүх юм бол ерөөхдөө ингээд experiment маягаар явдаг. Ямар нэгэн бүтээгдэхүүн хэлэхэд хэрэглэгчтэй эхлээд нэг багахан хэсэгт те туршиж үзээд амжилттай болж гинөө тэгвэл цаашаа явъя гэд тэрнээс гадна бас ер нь нэг ороод жоох тийм гайхаж ирсэн юмнууд гэвэл нэг шинэ одоо фичер ч юм уу нэг хуудас нэмлэхэд те хоёр ингээд нэг маш жоох ингээд ялгаа одоо хэрэглэгчдэд ямар том өөрчлөлт авчирч болтгийг харж ийсэн. Одоо чи нэг ингээд веб дээр ингээд нэг мобайл аппликейшн дээр ч юм уу нэг товчийг цэнхэр өнгөтэй нөгөө товчийг цагаан өнгөөр харуулхад тэр хоёр хэрэглэгчийн хооронд одоо user interaction шал өөр ах чинь. Тэгэхээр манай growth-ийн болохоор тэр онцлог юмнууд нь байнгын одоо ингэж ямар нэг юм хэлэхэд тухайн юмдаа ханахгүй бүхэл ерөөсөө жижигхэн тийм micro optimization-уудыг хийж идэг. Аль болох жижигхэн өөрчлөлтүүдийг ашиглаад хүмүүсийн хандлтыг яаж илүү сайжруулах вэ нээн гэсэн үг. Бараг сэтгэл зүйчиг ажиллах юм шүү, тий. Өнөөдөр бид нар бол ямар нэг юм хийгээд шууд одоо альва нэг метрикийг 2 дахин өсгөн 3 дахин өсгөн гэсэн боломж байхгүй шүү дээ. Facebook тэртээ тэргөө 1.6 тэрбум идэвхтэй хэрэглэгч байна. Тэр чинь маш томтой өсөх гэдэг айгүй хэцүү. Тийм учраас одоо ерөөдөө том яг интернет.org гэдэг юм уу том төслүүд явж байгаа. Тэрнээс гадна ингээд жижигхэн багууд байна. Им жижигхэн микро юмнууд дээр маш их ажилладаг. За ер нь яг өөртөө чинь би нэг уулзчихсан дээр Сан Франциско хавьд амьдардаг байх ч тий. Тэгэхэд яг Facebook-ийн офсоор ороход ингээд хан ман юм дутуу засалтай ингээд хан дээр зөв жижигхэн плакатнууд ингээд ажилласаа хийгэр энэ гэсэн плакатнуудтай тий. Харахад нэг юм амар стартап стилтэй байсан шүү дээ тий. Одоо тийм хിവэрээ юу ер нь доторх энэ соёлын талаар жоох ярьж өгөөч. Тий энэ бол ерөөсөө яг л манай компани соёл. Ерөөдөө бид нар чинь манай өрөө бол move fast, be bold. Яг өөрөө хэлснээр ингээл ажил дээр офсор хахад энэ тэндгүй ингээл пострууд байж идэг. Тэрэн дээр одоо юу ч хийж болно тий. Тэгээд ганган биш тий. Тий, ганган биш ерөөсөө одоо харах юм бол манай офис ингээд юугаа хүртэл ингээд таазаа хүртэл ингээд ерөөсөө битүүлээгүй байдаг. Ингээд ороод ирэх нэг үйлдвэрт ороод ирсэн юм шиг. Цэцлэн утас харагдал тий. Энэ болохоор ингээд хүмүүс л асууж ирсэн яагаад юм бэ гэдэг ингээд тий. Бид нар болохоор манай компани болохоор нэг хэлдэг юм this journey is 1% finished гэж тэгдэг. Тэгэхээр ер нь бол дуус болоогүй байнгын цаашаа явна тий. Одоо тэрийг хүмүүстээ өрхөдөө мэдрүүлэх сануулгах гэдэг ч утгаараа юм уу тий. Тэгж байдаг. За би бас нэг зүйлийг гайхаад байгаа. Чамаас бүр асууя гэж бодчихсон. За ингээд манай оюутлогоо бол тэдэн тэрбумын үнэлгээтэй гэсэн чинь баг оюутлогоос 2-3 дахин өндөр үнээр ингээд аппликейшн худалдаж аваад идэх те. WhatsApp-ыг 19 тэрбум доллар, Instagram-ыг 1 тэрбум. Тэгээ 1 тэрбум гаруй доллараар энэ авцсан те. Яагаад ийм аппликейшнуудыг Facebook тийм ахтар өндөр үнээр аваад идэв? Чи юу гэж боддог вэ? Энэ яг мэдээж олон шалтгаан байгаа хэл та тий. За Instagram-ийн хувьд бол тухайн үед бол хүмүүс 1 тэрбумаар авчлаа маш өндөр үнээр авчлаа гэж ярьж ирсэн. Гэхдээ тэрнээс хойш бол сүүлийн хэдэн жил бид нар ямар том хэмжээний acquisition-ууд болж байгааг мэдж байгаа шүү тий. Тэгээд харахад бол одоо 1 тэрбум бол жоон засагтаад тий. Их бол биш тий. Тэгээд та бүхний харж байгаа Instagram ч өнөөдөр 500 сая хэрэглэгчтэй. Facebook-ийн нэлээд том хэсэг болоод явж байгаа. Яг юуны хувьд болохоор social media гэдэг утгаараа яг Facebook-ээс бол жоохон ялгаатай тий. Ерөөдөө хүмүүс зургаар дамжуулаад өөрсдөө ингээд илэрхийлээд явдаг. Тэгэхээр бол дэрийг бол одоо хүн болгоно маш зөв acquisition гэсэн гэж хэлэх байх. WhatsApp-ийн хувьд болохоор миний бодлоор одоо мессежинг бол ерөөсөө айгүй хүчтэй хурдан хөгжиж байгаа. Snapchat байна, Facebook Messenger байна, WhatsApp байна. Тэгэхээр ерөөдөө бас энэ чиглэлд том өрсөлдөгч болж гарч ирэхийн тулд тий авсан байж магадгүй. Тэр бол миний л бодол л тоо. Яг инженерчил талаас тэнд айхтар технологи байна уу? Эсвэл зүгээр л зах зээл дээр од болцсон болохоор л аваад байна уу? Инженерчил талаас бол бас гайхамшигтай шүү дээ. Хэдэн зуун сая хүнийг ер нь дааж ажиллана гэдэг чинь ямар ч бүтээгдэхүүний хувьд бол асар том технологийн асуудлууд байдаг тий. WhatsApp бол маш жижигхэн багаар бол үүнийг шийдэжсэн. Тухайн үед 50 хүн байсан гэж ярьдаг лөө.
Тэгэхээр бол энэ бол бас инженерчлэлийн хувьд бол мундаг. Одоо Facebook Messenger дээр жишээ нь хичнээн ажилт юм бэ ер нь инженерүүд? Яг тэр тоог бол хэлж мэдэхгүй байна. Заримж байгаа юу? Бас хэдэн 100 орчим байдаг болов. Facebook компани маань нийт бол нэг 10,000 ажилтнтай сүүлийн гарч ирсэн тоогоор. Яг танаа багийн яг чиний өөрөө чинь багийн яг ажиллаж исэн ажлын үр дүнд одоо Facebook дээр нэмэгдсэн юм функцүүд гэвэл юу байгаа вэ? Одоо ер нь бол яг people you may know гэж За байдаг те хүмүүс нөгөө өөрийнхөө ингээд таньдаг хүмүүсийг олдог те тэр бол маш сайн ажилдаг гэж миний хувьд боддог те тэрний болохоор яг цаанаа бол юун дээр нь ажилдаг хүмүүс байдаг machine learning ашиглаад хийдэг яг ranking дээр нь ажилладаг хүмүүс байдаг би болохоор наад өөдөө front end тал дээр нь ажиллаж байсан одоогоороо бас тэрийг хөгжүүлээд явдаг тэгэхээр хүмүүсийн мэдих гэвэл энэ байж болж байна хүмүүсийн мэдгүй гэвэл яг back-end талын ер нь төслүүдээр ажиллаж байсан. Чи ер нь галзуух ажиллаж байна уу эсвэл өдрийнхөө 8 цагаар ажиллаж байна? Ажлынхаа нэг өдрийг нэг тайлбарлаач. Facebook дотор ямар хөө юм? Ер нь галзуу бол ажиллахгүй байгаа. Болж игэл яг л 8 цагаараа их ажиллая гэдэг. Гол нь ажиллаж байгаа үедээ бүтээмжтэй тэгж ажиллая гэж бодож байгаа. Нэг өдөр гэх юм бол инженеруудын хувьд бол цаг бол нэлээд тийм уян хатан байдаг. Тэгээ миний хувьд бол нэг ажилдаа 9-өөс 10-ийн хооронд ирдэг. Тэгээд орой бол нэг тэгээд 5-аас 6 ч юм уу тэр хооронд ажиллаа дуусгаад хардаг. Яг өдөрт юу гэдэг вэ гэхээр ямар ч байсан ажил дээр ирнэ. Эхний ээлжинд notification-уудыг шалгана, имэйлүүдээ шалгана, яралтай ажил байна уу? Яралтай ажил байвал тэднийг ямар ч байсан хамгийн түрүүнд зохицуулна. Тэгээд тэрний дараагаар яг өөрийнхөө ажиллаж байгаа тухайн улиралд ажиллаж байгаа том төслүүдтэй үргэлжлүүлж хийгээд явдаг. Тэрнээс гадна яг нэг сонирхолтой юм гэвэл Монгол ч гэсэн байдаг л да жижүүр гэж on call гэж. Тэр болохоор яг баг дотроо ингээд rotate хийгээд 5 хүн байвал ингээд ээлжилжээр хийгээд явдаг. On call-тэй үед болохоор бусад ерөөсөө манай одоо бүтээгдэхүүн дээр ямар нэгэн асуудал эсвэл ямар нэгэн асуулт те байх юм бол ихэд би point of contact-д болоо явцдаг. Тэр үеэр бол яг жоохон ажил ихтэй. Хизээч залхахад бэлэн л гэсэн юм шүү дээ. Үзэгчд бодож байгаа ялангуяа программист залуучууд шууд асуух те. Хонгороо яаж Facebook-д ажилд орсон бэ? Facebook-д юу н ажилд орохын тулд ямар даваа давтыг? Энд байгаа Монголын одоо мөс төгссөн залуучууд ч юм боломж байна уу те? Чи тэр ажилд орох процессын талаар нэг сайн тайлбарлаж өгөөч. За, эхлээд ямар ч байсан өөрийнхөө яаж орсныг ярьчих те. Би эхлээд Facebook-д орохоос өмнө бас Silicon Valley-д нэг стартапт ажиллаж байсан. Яг хуу стартапуудын бол ажилд авах процесс арай өөр гэж магадгүй. Миний тухайн газар орсон процесс нь ч гэсэн өөрөө жоохон тийм нийтлэг биш байсан. Том компанийн хувьд би Facebook руу бол яг вебсайтаар нь ороод нөгөө careers page-аар нь ороод өргөдлөөлгээсэн. Хэдэн цагийн дараа хүний нөөцөөс нь хариу ирээд тэгээд ерөөхдөө процесс эхлээд явж байгаа. Хамгийн эхний шатнд болохоор шууд тэр хүний нөөцийн хүнтэй нэг 15 минут ч юм уу орчим яриад тэр бол ерөөсөө тийм техникийн юм биш. Ойр зүрийн те. Яагаад Facebook-ыг сонирхох болсон юм? Одоо тэгээд Facebook-д ороод ер нь юун дээр ажилламаар байна гэх мэтийн те. Ойр зүрийн асуултууд асууад тэгээд ерөөхдөө хүний нөөцийн хүн болж ийн гэж үзэх юм бол цаашаага явдаг. Цаашаага явахаараа эхний дараагийн даваа нь болохоор 45 минут яг Facebook-д ажилладаг бас нэг software engineer-тэй уцаар ярьдаг. Энэ болохоор жоохон өрмөц. Уцны цаанаас ингээд яг яриад технологийн асуудал шийддэг байхгүй юу? Хамтарч. Тий, уцаараа ярьж байгаад тэгээд нөгөө хүмүүс надад даалгавар өгнө. Би тэрийг өөдөөс нь яриад миний одоо шийдэл энэ байна тий. Болж гин үү? Болж гин юм бол за хоёлаа энийг яг кочлоод үзье гэдэг тий. Тэгээд кочлоход бол яг нөгөө тийм collaborative төлөвлөд байдаг шүү дээ. Би над талаасаа бичиж байгаа цаад хүн харж идэг. Тиймэрхүү төлөв ашиглаад явчихдаг. Тэгээд тэрэнд тэнцсэний дараагаар бол яг компани офис дээр очиод 4-5 хүнтэй яг дараалал 45 минут ярьцлага хийдэг. Энэ болохоор яг л ерөөсөө цэвэр юуны бас технологийн асуудлууд проблемууд шийдэл явдаг. Ерөөдөө товчондоо гэвэл процесс нь яг л юм байна. Тэгэд ер нь хэдэн сар болж иж яг уу
ажилд орсон байх уу? Ажилд орлоо гэдэг захиагаа автлаа. Facebook болохоор өөрийнх хэмжээ шиг одоо хэдэн мянган хүнтэй те том компанийн хувьд бол маш хурдан явдаг. Би бол яг initial одоо тэр контакт хийснээс хойш бараг 2-7 хоногийн дараа бол яг ажлын санал авсан гэж Амар байна. урт юм шүү дээ. Маш урт явсан. Тэгээд мэдээж нөгөө хэрвээ ажилд орж байгаа үргэлж гаргасан хүн маань өөр компаниудаас ингээд аль хэдийн санал сонсцсон. Тэгээд тэр нөгөө цаг нь тулцсан тохиолдолд бүр хурдан явах боломжтой байдаг. Тэргээ зөв хэлчихнэ гэсэн үг шүү дээ. Аа. Чиний хувьд болохоор ойлоо өмнө ярьж чи бас давхар Google-оор apply хийсэн байсан шүү дээ. Тэгсэн. Энд чинь нөлөөсөн нөө тэр хурданд? Ер нь бол нөлөөлсөн баг гэж бодож байгаа. Цалингаа яаж ярилцсан? Бас нэлээд халаан болно нэстэ тий. Тий, цалинг нь ерөөхдөө бол жишгэл байдаг. Ямар ч байсан тухайн хүнийг яг ямар төвшин дээр авъя гэд тооцсныхаа дараа нэг санал болгоно тий. Тэгээд тэр бол яг эцсийн санал бол биш. Яг гэвэл аль аллаасаа ингээд тохиролцох боломжтой байдаг тий. Өөрийгөө одоо илүү их одоо хэмжээнд одоо ажиллаж чадна, илүү их одоо цалин авах боломжтой гэж үзэх юм бол тий. Ямар одоо үндслэр гэдгээ хэлээд бас боломжтой болно. Хоёрдугаарт хоёр одоо чинь том компани яг ингээд нэг хүн дээр ингэж ажлын санал өгсөн бол бас авахын тулд те жоохон нэмээд явах тиймэрхүү юм байдаг. Чиний хувьд яг зөвлөе гэвэл одоо Facebook-т заа нэг залуу ярилцахын тэнцвчлээ. Цалингаа ярилцахдаа яаж ярилцах вэ? Яг ер нь бол best practice бол дигдэг. Ямар ч хэсэн заавал negotiate хий. Negotiate хийлээгээд саналаа буцаад татчихгүй. Тэрнэр бол айхан байхгүй. Гэтэ мэдээж жоохон юутай байх хэрэгтэй. Танигтай байх хэрэгтэй тий. Шууд одоо нэг 100,000-ыг ихэд за би шууд 150,000 авч гэдэг юм уу те. Үндэслэлгүй юм бол байж болохгүй. Тэгэхээр ямар ч байсан тэгэл юутайгаар л өөрийнхөө саналыг хэлээд те. Ямар үндэслэл байгаагаа хэлээд тохиролцоогоо л үзэх хэрэгтэй. За чиний Facebook-д орохоос өмнөх одоо стартапт за орсон гэж байна те. Эхлээд оюутан байсан уу? Яг юу болсон бэ? Чи болохоор чинь Монголд сургуулаа төгссөн шүү дээ те. Би болохоор Монголд сургуулаа бакалавра хийчихэд энд Mobicom-д нэг хэсэг хэдэн сар ажиллаж байгаад Америк руу Iowa руу grad school магистрт явсан. Тэгээд тэнд суралцж байгаа хугацаанд Америкийн коллеж сурж байгаа оюутнуудын дунд тийм онлайн тэмцээнд оролцсон. Тэрэндээ 5 дугаараар нь шалгараад Silicon Valley-гаар ингээд тэр тех компаниудаар зочлох тийм ирэх аваад. Тэрийг болохоор зохион байгуулсан болохоор нэг стартап байгаа байхгүй юу? Ихэд тэгээд тэр үеэр болохоор тухайн стартапынхаа CEO-тэй уулзаж ярилцаад сайн танилцж аваад тэгээд тэрний дараа надад ажлын санал тавьчихсан. Тэгээд яг хийжсэн бүтээгдэхүүн надад үнэхээр таалагдсан учраас би ер нь бол өөр компаниуд руу өргөжлөлгээгөө шууд тэр компанид ажиллаж ороод нэг жил хагас ажилласан. Ажлын виз энтер гайгүй хурдан гарсан уу? Ажлын виз чинь нэг квоттой айгүй хэцүү гэж ярьдаг шүү дээ, тий. Гарч өгдөг. Одоо визний асуудал ер нь жоохон бас хэцүү болж байгаа. Яг гэвэл сүүлийн жилүүдэд технологийн салбар амар хөгжиж байна. Тэгээд маш олон хүн ажилд орж байна. Тэрийг дагаад ажлын визэнд өргөжл гаргаж байгаа хүний тоо огцон өсөж байгаа. Ер нь хэдэн жил харах юм бол баг экспоненциалаар өсөж байгаа. Тэрийг дагаад квот нь болохоор өсдөггүй. Квот нь яг л жилд 65,000 мөн 85,000 гэд тогтмол байж байгаа. Тэгэхээр надсаа тэр лөө орсон уу тий. Би ямар ч байсан азтай авч ирсэн. Одоо сүүлийн жилүүдэд бол энэ жил бол баг авах магадлал 28-9% байгаа. Тэгэхээр эн чинь бас нэлээд багт бол доо. Тэг ер нь ажил олохоосоо баг ажлын виз авах нь хэцүү болчиход байна гэдэг байна шүү дээ Америкт чинь тий. Тий, тэр тал дээр болохоор том компаниуд бол ямар ч байсан нэг гарц олно. Өөрийнхөө одоо олон улс дахь салбар руу тий 1-2 жил ажиллаулж агаад тэгээд авчрах боломжууд байгаа. Яг жоохон жижиг компаниудын хувьд бол нэгдүгээрт ажлын виз спонсор гэж чинь юуны хөрөнгө бүхний хувьд бас жоохон хууль чөлөөд тэгээд хийг явах. Хоёрдугаарт одоо бол найдварг болчихж байгаа шүү дээ. Тэр нь суглаанд орчиж байгаа учраас. Тийм учраас яг хүмүүс бол тэрийг дагаа бас том компаниудыг илүү сонирхож байгаа тал байгаа. Илүү сайн хуульчтай, илүү сайн материал нь өгдөн гэсэн үг тий. Зөв цагтаа өгдөн ч юм уу. Тэрнээсээ илүү яг хоёр дахь нөгөө боломжууд байгаа учраас тий. Гадаадд байж байгаа тий. За ерөнхийдөө одоо ингээд цахиурын хүндэд технологийн шин трендүүд гарч байна тий. Ямар трендүүд
шинийн нүдэнд илүү их тусч байна. Ер нь технологийн салбар ингэж өөрчлөгдөж шүү гэхээр зүйлүүд юу байна? Тэгээ одоо бол ямар ч байсан сүүлийн хэдэн жил бол бүх юм мобайл руу шилжчихсэн. Тэр бол үнэхээр хүн болгоны дэлгүүрүүдэнд харагдаж байна. Одоо тэнд өргөн хэрэглэж байгаа Uber ч гэдэг юм уу те том аппликейшнүүд ерөөсөө мобайл дээр үнэлж байна. Facebook гэж чинь бараг 80% нь мобайл дээр байна те. Тэгэхээр одоо ерөөдөө вебээс илүү мобайл аппликейшн маш хүчтэй авч гарч ирж байгаа. Тэрнийгээ дагаад бас технологи гарч ирж байна. Одоо жишээ нь API гэдэг юм бол одоо мундаг болж шүү дээ. Юу ч хийсэн хэдэн API-нуудыг залгаад болчихдог болчиход байна шүү дээ. Энэ дэр чиний яг бүр анхаарлагдчихж байгаа энэ өстө мундаг компаниуд гэмээр гой гой жишээ юу байна? За, ер нь бол шууд хэлж байгаа компанид бол ямар ч байсан миний мэдхийн Amazon Web Service бол үнэхээр бас ер нь бол cloud computing төрлөд бол номер 1 гэж явж байгаа тийм. Том компаниуд хэрэгжилж байна. Жижигхэн одоо шууд өнөөдөр би нэг компанигээд бүтээгдэхүүнээ тэнд байрлуулах хэд бол асуудал алга. Тэгэхээр AWS байна. Тэгээд тэрнээс гадна одоо Slack бол бас энэ тал дээр хүмүүс айгүй хэрэгжилж байгаа. Удаа болгож байгаа тийм. Одоо хоёр үнэтэй компани нэгээд хэрэглээд Slack-ийг хэрэглээд эхэлж байна. Slack маань өөрөө GitHub ч байдаг юм уу бусад юмнуудтай амар сайн интегрейт хийж ажилладаг. Бас нэг барууны компаниудыг харагдахад эхлээд хүний гэр одоо юу гэдэг чинь гэр хувийн асуудлууд бүгдээрээ өөрийн гэсэн аптай болсон бол одоо ажил дээр үүдэг бүх юм аптай болчиход байна тийм. Одоо Facebook for work гэдэг тустай болсон баг шүү дээ. Би нэр бас гайхчихсан. Facebook дээр жишээ нь чи ажил дээр Facebook руу орсон байвал энэ асуудалтай юу? Асуудал биш шүү дээ. Миний ажил Facebook-оор явж байгаа юм чи. Чи өөрөө мессенжерээр ороо шалгасан ч болох уу тий. Яг хоо тэрнэр бол жоох инээтэй юм бол тий. Хаяа ингээд нэг юм хийж явж байгаа тэр чинь миний ажил Facebook дээр хийж байгаа. Тэгээ сатараад одоо news video уншаад ч юм уу явж байгаа тохиолдол байдаг. Гэхдээ өөрөөр хэлснээр Facebook at work гэж байгаа. Ажилчид бас тэрийг хэрэглэх боломжтой байдаг. Тэгэх юм бол хувийн юм ажлаасаа салгаад тий. За тэгээд амьдрал ер нь яаж юм харагдахад Silicon Valley-гийн компаниуд маш ихээр одоо доош Лос Анжелес руу дээшээгээ Seattle руу ингээд нүүгээд ах шиг байна тий. Тинчээ ер нь амьдралын боломж хэрүүдийн рентмент нь ямар хөө байдیں۔ Тийм Silicon Valley бол сүүлийн хэдэн жил амьдралын өртөг бол маш урттай өсөж байгаа. Яг гол юм бол housing. Байрны одоо түрээс одоо чинь зүгээр нэг өрөө байрахад Silicon Valley дунджаар бол 2000 одоо 400 500 доллар авч чиний сарын тий. Тэгээ Калифорни мөж өөрөө жоохон татвар өндөртэй. Тийм учраас тэгээ өөрөөр хэлснээр компаниуд Seattle руу салбараа нээж гин тийш хүмүүс шилжиж гин эсвэл Лос Анжелес руу ч юм урагшаа Snapchat тэнд байгаа тий. Тэгээд энэ асуудал болохоор жоохон шийдэгдэх хэцүү юм шиг байгаамаа. Калифорниад чинь бас хамаагүй их олон байр шинээр барьж болдоггүй ч юм уу тий хотоос шалтгаалаад тэгээд supply нь бага тэгээд хүмүүс усны нөөц хэр ирээд хар тий. Одоо ерөөхдөө дахиад технологийн компаниудыг хараад байна л да. Монголын залуучууд очиод гадаадын Silicon Valley-гийн мундаг компаниудад ажиллаж байна тий. Ингээд тусдаа гарч байна. Чанд ямар хөө боломжууд харагдаж байгаа. Чиний бодлоор явандаа хувийн технологийн компани байгуулах амбиц уу? Ер нь бол тэнд ямар ч байсан software engineer хийж байгаа хүн болгоны л нэг бодож явдаг юм бах тий. Нэг амжилттай стартап байгуулад тэгээд тэрийг нэг бол бүр томруулах үгүйтэй ихэд exit хийгээд тий. Би ч гэсэн ямар ч байсан нэг гой боломж гарч ирэх юм бол стартап байгуулад явах хүсэл бол байгаа. Тиймэрхүү жишээнүүд байна уу? Ер нь Silicon Valley-гийн технологийн компаниудаа монголчууд хэрэг байд юм бэ? Ер нь тоо баримжаа. Silicon Valley-д миний бодлоор нэг бас сүүлийн үед бол их нэмэгдэж байгаа. Тэгэхээр бараг 40-50 инженер байгаа гэдгийг хэлчихэд бол буурахгүй л ах. Тэгээд энэ тоо маань бол жилээр хэвцмэл өсөж байгаа. Тэгэж ингэж ажиллаж байгаа том компанид ажиллаж байгаа яг өөрхөн компанийг байгуулад явж байгаа Монгол хүмүүс байгаа юу? Миний мэдхээр Судмаа ихч гэж байдаг. Microsoft Yahoo-д ажиллаж байгаад тэрний дараагаар компанийнхаа 2 хүнтэй нийлээд стартап байгуулад амжилттай яваад тэгж явж байгаа хүн байгаа.
Өөр одоо би бас бодоод байна л да. Мэдээж Монгол залуучууд ингээд Facebook энэ дотор орцсон ажиллаж байгаа юм чинь тий. Энэ хоорондоо аягүй сайн контакттай болоод аягүй сайн партнеруудыг ингээд бэлдэж явах хэрэгтэй болов тий. Чиний хувьд тиймэрхүү юмнууд байгаа юу? Ер нь ямархуу хүмүүстэй партнерлуул зүгээр юм шиг юм санагдав. Тэгээ ер нь бол том компанид байгаагийн давуу тал чинь бас networking тий. Үнэхээр мундаг чадaltaй хүмүүс тийм долноороо байна. Бүхий л мэрэгжлийн хүмүүс байна. Мундаг инженерүүд байна, мундаг төслийн менежерүүд байна. Чадaltaй одоо бизнесийн төрлийн хүмүүс байна тий. Тэгэхээр ямар ч байсан тэгээ өөрийн боломжоор аль болох олон хүнтэй танилцаад тий. Одоо шинэ төслөөр ажиллах болгондоо одоо цуг ажиллаж байгаа багуудтайгаа сайн танилцаад ирээдүйд тэр коннекшнууд нь хэрэг болох магадaltaй. Нэг иймэрхүү үнэтэй шүү дээ. Монголчууд нэг энэ тэнд очихоор Оросуудтай аягүй партнерлцсан байдаг шүү дээ. Яг тиймэрхүү манзарагт эсвэл яг л Америкуудтай илүү найзалж байна уу? Юунд одоо Facebook бол амар төрөл бүрийн үндэстэн байгаа. Азууд их байна, Европууд байна, Оросууд байна, Америкууд өөрсдөө байна. Тэгэхээр миний хувьд бол яг тийм ялгаж тийм манзарагтай гэдэг. Тийм бол байхгүй. За Монголд одоо ингээл чи анзаарчлага баг бүгд гарааны бизнес гэж ярьж байна те. Ямар нэгэн чанд авиас чадвар байвал тэрүүгээр нэг зүгээр босчих юмсан гэж явж байна. Silicon Valley-гийн ингээ компаниудтай ойр байжгаад эндээс ерөнхийдөө Монгол залуучууд энийг нь аягүй сайн суралцмаар байна юм уу? Юу анзаарчихсан? Ерөнхийдөө манай залуучууд мундаг байна. Бүгд өөрийн гэсэн үнэтэй гарааны бизнесээ эхлүүлэх гээд сайн зүтгэж байна. Тэр талаар бол дутаад авах юм байхгүй, яг л ижилхэн итгэж чармаалт гаргаад явж байгаа. Яг уу болохгүй байгаа зүйлүүд нь гэвэл мэдээж нөгөө хөрөнгө оруулалтын таатай нөхцөл жоохон манайд бүрдэг байж магадгүй те. Тэгээд том одоо хүчтэй инкубатор програмууд дутчих магадгүй. Америкт хэд одоо Y Combinator гэдэг те том газар байж байна. Миний өмнө ажилласан газар болохоор Y Combinator-аас гарч ижсэн. Тэгээд тухайн газараас нь бараг л бүх юм бэлдээд өгчдөг. Анхны seed хөрөнгө оруулалтыг өгчдөг. Том хөрөнгө оруулагчтай танилцуулаад өгчдөг тий. Тэгэхээр тэр тал дээр бол жоохон бас дутмаг гэж магадгүй. Монгол залуучууд яг Монголда гайгүй бизнес хийгээд тэрийг Америк руу авчираад явах чамд боломжтой юм шиг харагддаг. Тийм бол яг энэ дунд том даваанууд нь юу байна? Мэдээж боломжтой байх. Гэхдээ сул талууд бол их байх л да. Америкт байгаа компаниуд мэдээж тэндээ байгаа компаниудтайгаа хамтраад явах арай өндөр сонирхол байж магадгүй те. Тэрний хэлбэр байж магадгүй. Тэгэхээр тийм учраас одоо бусад ижил төрлийн өршөлтөгчдөөс үнэхээр илүү байж иж Америкт одоо те хэрэглэгч түншүүдтэй болох байх. Би англи хэлний талаар нэг асууя гэж бодож байсан. Анх чи яг Facebook-т ингээд ороод эсвэл анхныхаа тэр сургуулиуд өмөрч төгсчөөд байж байгаа. Чиний англи хэл юу ямар хөө байсан бэ? Уцаар ингэж 45 минут ярина гэж штэ. Бас л хэцүү штэ те. Хэл чин хэр байсан? Би яг анхны одоо тэр стартапт орж байхдаа л миний яриа бол тийм сайн байгаагүй. Тэг ямар ч байсан маш их баярлж явдаг юм жижигхэн компанид ч ерөөсөө айгу бүх хүмүүс айгу дотн байдаг те. Байнга л одоо өдрийн хоолороо ингээл ярьж идэг, оройн хоол идэхтэй ч ярьж идэг. Тэгэхээр нэг жил хагасын хугацаанд ч юм уу бас нэлээд хурдтай сажирсан. Тэгээд тухайн компанид байж байхдаа би өөрөө маш олон хүнтэй ярьцлага хийсэн. Манай компанид орохыг хүссэн. Тэрний эргээгээд надад маш том тос олсон. Тэгэхээр яг Facebook дээр ярилцж байхад Facebook Google хоёртой ярьцлага өгч байхад бол том бэрхшээл байгаагүй. Тэгэхээр хэлгээд байгаа юм болохоор ер нь бол хэлний асуудал дээр нэг их айгаадах юм байхгүй. Хүн өөрөө хичээх юм бол орчинд нь бол хурдан сурна. Одоо Монгол залуучууд дөнгөж программыг ингээд дотооддоо сурчлаа тий. Тэгээ гадаадд бас үнэлүүлмээр шүү дээ. Тэгэхээр шууд гадаадын компани руу очисон дээрүү эсвэл ямар нэгэн магистр ч юм уу хийчээд нэг чиний явсан руу замаар явсан дээрүү чи одоо ингээд эргээ харахад дөт замууд юу байна? Дөт зам гэвэл шууд сургуулаа төгсөөл одоо эндээс бакалавра хийчээд явах хэрэгтэй, явах боломж байгаа. Яг гэвэл одоо би Facebook-т харж байхад манайх маш олон хүмүүсийг шууд гадна төгссөн хүмүүсийг авдаг, Хятадаас авдаг, Оросоос авдаг. Тэгэхээр ягаад Монгол залуучууд сургуулаа төгсөөд тийш орж болохгүй гэж те. Тэгээд интервьюнд дуудах юм бол виза бол очно гэсэн үг те. Тэр ер нь хоёр янз байт юм байлээ. Тухайн компани яг өөрөө нэг бол бүр авчирч дуудаж болно. Үгүй бол бүх ярилцлагаа Skype-ор ч юм уу.
хийчдэг. FaceTime-аар тий. Тий. Skype-аар юм гэвэл асуулах байх. Тий. Тэгэхээр мэдээж яг уу бэлтгэл хэрэгтэй тий. Хүмүүс одоо сургуульд орохдоо ч юм уу ялгаагүй шалгалтанд бэлддэг. Тэгэхээр ажилд ороход ч гэсэн ялгаагүй сайн ингээд бэлтгэлтэй авах юм бол тэрэнд бол айгаадах юм байхгүй. Технологийн компаниуд асар их өөрчлөгдөж штэ. Facebook-ийг бид нэр Facebook ч одоо баг видео блог шиг ингээл хуучин бол текстл ингээл харагддаг байсан. Одоо ингээл видео зураг болчлаа тий. Одоо бүр лайв видео боллоо тий. Энэ шиг одоо яаж өөрчлөгдөх бол зарим нэг нууц тагтдаг. Одоо уусаа ингээл хөгжил бол ерөөсөө юм уу. Эхлээл бол текст байсан тий. Текст блог дараа нь зураг болж ирсэн. Одоо бол видео бол ерөөсөө баг л 3 контентын нэг видео нь тий. Тэгэхээр миний харж байгаа хүм өөрөө угаасаа ингээд ер нь мэдээллийг ингээд графикаар авах илүү дуртай юм шиг тий. Тэр энэ мань магадгүй цаашлаад нөгөө virtual reality болоод явах магадлал байж магадгүй тий. Бүх том компаниудад бүгд virtual reality-д ер нь л хөрөнгө оруулж байна. Facebook ч гэсэн Oculus худалдаад авсан тий. Энд дээр ажиллаад явж байгаа. Одоо 360 градус видеонууд аль хэдийн Facebook-т нэвтрээд эхэлсэн. Уцаа барьж байгаа л ингээд тий. 360 градус үзсэн. Энд чинь ер нь бол видеоны бас л дараагийн төвшин шүү дээ. Тэгэхээр virtual reality илүү Facebook руу өгч орж ирнэ гэсэн үг тий. Магадгүй. Гэхдээ яг virtual reality бас нэлээд урт хугацааны ер нь төсөл хөрөнгө оруулалт байх л та 5-аас 10 жил тий. Facebook компани яг юугаар онцлог юм бэ? Бус технологийн компаниудаас. Ер нь бол мэдээж одоо Google-тэй ижилхэн тал байна тий. Маш олон инженерүүд нь нэлээд том юутай байдаг, өөрөөр хариуцлагатай байдаг. Онцлог юмнууд бол нэгдүгээрт ер нь бол чинь Google-т ч юм уу ороход бол яадаг анханасаа ямар нэгэн хүн өөрөө ингээд багаа сонгоод те би одоо энэ төсөл дээр ажилламаар байна гэд apply хийдэг. Facebook болохоор тэр нь амар маш уян хатан байдаг. Ерөнхийдөө зүгээр software engineer гэж ажилд ордог. Юун дээр ажиллахаа мэдэхгүй. Тэрийг болохоор эхний 2 сарын хугацаанд өөрөө ингээд бусад багуудтай ярилцаад яг багийнхан гишүүдтэй ярилцаад те өөрийнхөө тохирсон багийг олдог. Энэ болохоор олон компанид байхгүй бах. Том компаниуд бол маш том онцлог. Тэгээд хоёрдугаарт болохоор хэдий томч гэсэн маш хурдцтай явдаг. Наа ч л одоо гарааны бизнесийн хамгийн том амжилт авчирдаг зүйл гэдэг байгаа тийм. Хурд маш чухал гэдэг. Өөр ер нь Марк Зукербергийн чамд яг ингээд ажилтаа хандаж хэлжсэн дотоод одоо ярианаас сэтгэлдч үлдсэн юм дээ юу гэсэн. Ер нь бол үлдсэн юм гэвэл манай одоо компани яг үндсэн одоо үнэт зүйл гэж байгаа тий. Be bold, move fast гэх мэтчлэн. Тэгээд хүмүүсээс асууж ирсэн. Ер нь ингээд урт хугацааны туршид компани одоо соёл өөрчлөгддөггүй гэх тий. Тэгэхэд бол тэгжсэн. Мэдээж компаниудад хувьсгын хэрээр тий компани соёл бол өөрчлөгдөнө. Гэхдээ хамгийн гол нь үнэт зүйлсээ алдахгүй яг тэрэндээ үнэж байх. Сайхан амраараа Монголдоо. Ажлын амжилтсан. Та манай нэвтрүүлгийг үзснээр таач бас өөрийн бизнесийн гараагаа зориглон эхлэн гэж бид найдаж байна.